Даалгаврын дуудлага гээд Алтай гээд тийм тээлттэй. Тэгээд тийм өндөрлөг, тийм их ориглыг ингээд харна гэдэг бол одоо гайхалтай зүйл юм л да. Өстө нэрээ дуулмаар, уйлмаар одоо яамаар юм те. Алтайгаар хилдэггүй тойс гэж байдаг үг гэж нэг тийм сайхан ардын үг байдгийн. Тэр бол би үнний ортой гэж боддیں۔ Алтай дээр би ерөнхийдөө тэр салхи гэдэг зүйлийг мэдэрсэн. Тэгээд уулыг харж байхдаа ерөөсөн юу ч бодохдохоор би хүчрэх. Тэгээ хүн бол ерөөс айгүй хүчрэх гэдгийг дэндүү сайн мэдэрч байгаа. Биднээсээ угаасаа биений ихэнх хөө уснаас бүтэж байгаа чи ус руу тэмүүлэлгүй явах хэрэгтэй тий. Тэгэл юангууд би юус ингээл гоё ингээд энэ зах хязгааргүй нуурын тундал зогсмоор санагдсан. Бас тийм перформанс байж болох юм тий. Тий, найдаа. Өөрхий бас ингээд. Синхрон голын шинэ аялал гэх юм. Чиг аартай аялал юм уу? Би бол баригдвар өөрийнхөө юм л хэрэгчих. Тэрнээс би тийм уламжлал тийм баригддаг шүү дээ. Тэгээд тэр хэрэг худлаа юм хэлдэг. Уснаас бол бид ууж амьдарч байгаа. Урам олногоо бүхэл зүйл энэ гайхамшигтай таашаал энэ бүхэл зүйл яг энэ шоу одоо байгаль дэлхийн гайхамшигт үзлүүд бүгд л устай холбоотой. Байгаль өөрөө агуу хөгжмөлөг шүү дээ. Лэнд арт гэдэг төрөл бол энэ байгальтайгаа холбогдож тий. Уучлаг хийдэг тийм. Тийм болохоор ямар ч байгальтайгаа ихний ээлжинд ямар нэгэн байдлаар холбогдъё гэж боддог. Гэхдээ энэ дотор маш олон тийм хийж болохоор төрлүүд байна л та тий. Шулуус, агуу тэгэл. Тэрнээс өсөр сонголоо. Бидээс дуу чимээгээ төгөж байгаа тий. Бидээс их уриал нь дуудсан юм шиг тий. Энд ирсэн шалтгаан юм шиг. Тэр их том соон дотор нэг жижигхэн өөрийгөө төлөөлөд жоох шуум болж байгаа. Тэрүүгээр өөрөө би байралтай холбогдож. Энэ чимээг байгальтай зориулж гаргачлаа. Ер нь сэтгэл уур энэ сайхан хангалттай гэдэг л зориулсан.
энэ зориулж хийсэн бүтээлтэй. Синхрон голын шинэ аялал гэх юм. Жиг аартай аялал юм уу? Дэлгэн болгон өөр ингэсэн өнгө өстэй. Авиа болгон ондоо. Тийм болохоор яг л энэ хүний амьдрал шиг тий хүн болгон давтагддаг. Бүх зүйл давтагдчихгүй тэрнтэй адилхан. Энэ бол усыг сонгох шалтгаан болж л байгаа юм л да. Хяргас нууран дээр очиход тэгэл шуурал авалгаалал аяг захиал юу гэмт тий гэл байгалийн амар тийм хүчтэй үзэгдэл хүлээж авсан л да. Мэдээж энэс айхасаа илүү бүр ингээл ажиглал зогсмор санагдчихсэн. Нэлээд удаа ажигласан. Тэгээд маргааш нь ингээд за иймэрхүү байдалтай байх юм болов уу гэж бас бодож л байсан. Тэгэхэд ингээд айгүй гоё дүлгөөхөн ямар ч тийм одоо долгиолхон хүртэл зөөлхөн тий. Тэгээд мөн хөхөнгөтэй. Тэгээд ингээд нуурын эргээр ингээд алхаж байхад өөрөө ирэхгүй ингээд нэг эмхтэн хүний хувьд ч юм уу. Яагаад ч юм ингээд өөрийгөө ингээд нэг хурсан тогтнож байгаагаа амар гинт ингээд хүчтэй мэдэрсэн байхгүй. Тэгэл юангууд вирус ингээл гоё ингээд энэ зах хязгааргүй нуурын тундал зогсмоор санагдсан. Ерөөсөө миний мөрөөдөл. Тэгээ би өөрөө бодит байдал тий. Тэр өөрийгөө ингээд нэг юм цагаан даавар ингээд ороож байгаа шүү дээ. Энэ бол миний зүүд зүүн сорин баггүй. Ерөөсөө ингээд зүүд сорин гол ингээд өөртөө ингээд нэг гоё ингээд дуудаж байгаа, өөрийгөө тэргээр ингээд нэг ингээд үлгээж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн баггүй. Тэр мэдрэмжээ л ерөөсөө илэрхийлэх гэж. Тэгээд тухайн үедээ яг тэр перформансыг хийж яхад эхлээд ингээд амар хүчтэй айдас мэдрэгдэжсэн тий. Унчих үедээ ч гэдэг юм яадаг чинь тий. Тэгснээ дараад нь одоо ингээд өөрөө ирэхгүй ингээд багаар ингээд тайвшраал сүулдэ бодрол болоод тэгснээ сүулдэ юу ч мэдрэхэд болсон байхгүй юу. Одоо юу тасархууч гэдэг юм уу тий. Ерөөсөө л энд л миний эрхчлөө оршиж байгаа байхгүй юу.
Яаж ч одоо усаа жишээлбэл ингээ хайрлахгүй, цэвэр усаа хайрлахгүй нөөц нь байхгүй болчих юм бол яаж ч өсч мөрөөдөд ирнэ, тэ? Үл биелэх тийм юм болчихгүй гэсэн тийм сануулгах маягаар бүтээлээ хийсэн нэгээд ингээд нэг юм хэдэн газар энэ газар дээр нэрээд одоо тэр тэн тарагч ус руу ингээд чиглээд мэдээж хэрэг хизээч хуурай газраас илнэ гэж байхгүй. Гэхдээ логик утга нь болохоор ийм болцоход тийшээ зүтгэхэд ерөөсөө биелэхгүй ш. Одооноос эхлээд цэвэр усны одоо юугаа бүх хаач вэ, монголч вэ, илхийч вэ, цэвэр усны юу талаас бол анхаарах, охирдуулахгүй байх, хамгаалах юу ч гэдэг юм. Тиймэрхүү утгаас нь санаал гарч ирсэн байна. Дөрвөн сургууль 76 онд төгсгöd би байгаль хамгааллын тухай эн чинь зөвхөн одоо ойрын жил биш. Байгаль хамгааллын тухай бүр сэдвтэй зураг туудсаар хамгаалж ирсэн. 5 зураг туудс. Тэр одоо санаа бол бас үргэлжлэл яваад байгаа. Гэтэ мэдээж зураач уран бүтээлч одоо энэ хүмүүс чинь ер нь жирийн хүн ч гэсэн энэ дэлхийд дээр байгаа хүмүүс бол бүр байгалыг бол хамгаалах гэдэг бол хамгийн бүр дээрээс гарч ирсэн санаа. Бүр одоо хүн төрөлхтөн яахт бол үүсэн бол тэр санаа бол яваал байна. Энэ яг энэ контемпорари урлаг тал дээр 20 дугаар зууны нэгээс эхнээс модерн арт март гээл тэгэл цаашаа пост модерн гээл хожим үеийн модерн гээл тэгэл тэр чинь явж байгаа нөгөө модерн арт гэдгийг бол жоохон эсэргүүцсэн гэж хаашаа. Тэрнээс улбалаад ингээ хөгжиж байгаа энэ ийм л контемпорари урлаг гэж л байгаа л да. Манайд бол сайхан хөгжиж ийн л да. Их эрчимтэй хөгжиж. Манайд бол бидний одоо юу модерн арт гэл ингээл манай хэд ногоомор гэл явж явахд бол бас их хэцүү л байсан. Гэхдээ хамгийн гол нэг онцлог юм том тэр багш нар том зураач нар бол мундаг ойлгож ирсэн шүү дээ. Тэрнтэй адилхан энийг бол бас энэ одоо том гэж ярьж л байгаа юм л да. Тэрнээс бол сэхэтнүүд бол ялангуяа. Тэр дотор бүр жирийн хүмүүс аюу би ойлгохыг тэмүүлдэг юм бил. Тэгэхээр энийг хөгжүүлэхэд манайд бол зураач нарын оюун санаа сэтгэл тэр юм байхаас гадна тэр одоо бүрэлдүүлж байгаа тэр нэг орчин байгаа байхгүй. Манайхаа ийм гоё уудам сайхан оронд бол юу ч хөгжөхөр. Мөн гол нь энийг бол бас жоохон бас бодлогын хэмжээнд авч үзэж том одоо олон улсын юмд бол одоо манай хөх нар гэл контемпорари урлагийн төвөгтөл анх удаа Монголоос бол тэр Венецийн том биналд оролцсон байна. Их сайхан амжилттай оролцоод ирсэн манай далхоочор тэргүүтэй тий Инквалд ганзуу гэдэг манай хин гэдэр бол оролцсон байна л да. Тэгээд энэ бол бас нэг том алхам л болчихж байгаа. Бид бол нүгэл яваад байгаа шүү дээ. Одоо бидний байшин дотор байгаа ч гэсэн гэр дотор байгаа ч гэсэн бид нар оюун санаа бол нүүдэлч маягаар л яваад байгаа. Оюун санаа нүгэл жишээлбэл бодит байдал дээр бол яг харагдж байгаа энэ гэр орон сууц хотчлт хабитат гэж ярьдаг шүү дээ. Тэр бол ингээд объектив талаас бол ингээд байж л байгаа. Тэгэхдээ бол бид нар оюун санаа бол нөөцөл яваад байгаа. Өчигдөр ямар юм хийх вэ гэж тэгж яхад бол төлөвлөгөө л байсан юм гинтл ороод ирдэг юм байна. Энэ гоё далайг чинь энэ нуурын шахахаар энэ одоо бидний хойш үед яаж үлдэх бол хэн энэний эзэн болчих бол энэ хэрэг одоо бохирдох бол загс жаргах нь хүчгүй л гэсэн тийм санаа зовсон юм бол маш их байгаа шүү. Тэгээ унтж байгаа л нэг ягаалгүй ер нь нэг тийм ингээд их сонин нэг тийм юу гэдэг юм аа нэг хүн хийснийхаа дараа дүгндэг хийснийхаа дараа харамсдаг тийм тэгэхээр бол энэгээр бол бас ингээд дараа нь харамсахгүй ийм болчихгүй л гэсэн утгатай байл. Бас нэг тийм перформанс байж болох юм тийм айдаа өөрхий бас ингээд ер нь ямар нэгэн тахилаг тийм үргэлжлэхгүй хүн бол өөрийнхөө хамгийн сайн ямар л хийдэг шүү дээ. Тэгэхээр бол уран бүтээлч хүний хувьд бол тэр хүний хийсэн урлагнууд хамгийн үнэтэй ямар сайн юм л байж таарна шүү дээ.
Тэр нэг домогч юм үлгэрч юм юм байт. Тэр нэг үр дээр үдэ буддаг байх үед хүмүүс буддаад ингээд бэлэг өгөх гээд бэлэг өгөх болсон юм л дээ. Тэгсэн чинь ингээд нэг юм хүмүүст хамгийн сайн гоё үнэтэй алт мөн торго морго янз янз юм өгчээсэн юм л дээ. Өхөр мал янз янз юм өгсөн биз. Тэгээд тэгсэн чинь хоёр 92 гуйлагч юм байсан юм л дээ. Тэр хоёр хоорондоо яриад бит хоёрын дандаа ингээд хүмүүсээс юм авч яхаа тэгээд ганц удаач гэсэн хүн юм өгөөд юм өгөх гэсэн чинь нөгөө тийм бүхсэн бие ороод нэг тийм хуучирцаа нэг тийм салбаас сармаас даавнаас өөр байхгүй. Тэгшээ тэр хоёр тэр дааваа шид буддад үлээлсэн. Иж буддаг авсан ганц үлгийн тэр гэж. Бусдын тоогоо тэр их алт мөнгө янз янз юм үү. Тийм л яг ингээд нөгөө явж явах хугацаанд ч нөгөө янз янзын газар очиж янз янзын юм болоод шүү дээ. Тэрнтэй холбогдуулж яваад. Нэг концепт яваад шүү дээ. Янз янзын юм ихгүй. Нэг концепт нэг утга санаа нэг юм яваад. Нэг хөтөлбөр ингээд дуусах. Тэгэхээр одоо энэ хяргас нуурын дээр ирэхэр чинь юм ерхлээ бодсол зэн амар хол үүдэг нуур. Цэв нэг тийм онгон зэрлэг газар байт юм аа гэж бодсон чинь ингээд эргээр нь дүүрэн хүмүүс тэгээд хаяа маягаар наар туулын ирэх хог байт юм байна. Тэр нь надад их сонирхдаггүй t. Тэгээ сая тэр гол миний сонгож авсан тэр объектнууд тэрэл болж сог. Тэрэн дээр авчил тавьчлаа тэгэл. Шүүмжилтэй. Тэгээ шүүмжилчтэй. Бас энэ нууртай холбоотой бүтээл хийлээ. За энэ нуурын эрэг орчмоос байсан материалуудыг ашиглаад инсталляц маягийн дэм ажлууд хийлээ. Энэ нь болохоор ерөнхийдөө энэ загасны толгойн хэлбэртэй бас загасны толгойч гэсэн орсон байгаа. Тэгээд энэ нууранд одоо нөлөөлж байгаа олон зүйлийн хүчин зүйлсийг энэ эргэн тойрон амьдрал түүний мөн чанартай орчин цагт одоо ямар хөө байдалтай байж байгаа, эртүүд ямар байсан гэдэг ийм ухтхууныг хүнд төрүүлэх үстэй бүтээл болсон гэж ойлгож байна. Одоо саяын энэ загасны бүтээл гэхэд чинь альва тэр байгаль дээр байж байгаа материалын зүйлс тодорхой хэмжээний тийм загасны хэлбэр дүрсийг агуулсан учраас надад энэ устай холбоотой энэ байгальтай холбоотой яг энэ бүтээл хийгээд нөлөөсөн зүйл байна. Ус гэдгийг би ер нь бол яг тэнгэр шиг их чухал зүйл гэж боддог. Яг л адилхан. Тэнгэр бидэрт ямар байдаг, яг тэрнтэй адилхан ус бол их чухал гэж боддог.
уснаас бол бид ууж амьдарч байгаа. Уран ногоо бүхэл зүйл энэ гайхамшигтай таашаал энэ бүхэл зүйл яг энэ шоу одоо байгаль дэлхийн гайхамшигт үзлүүд бүгд л устай холбоотой. За энэ гол мэлмийн гэдэг бүтээлийг яагаад байсан гэхээр яг 1 жилийн өмнө би яг ингээд зүүдэндээ яг ийм зүйл харсан юм байна. Тэгээл яг тэр гол дээр очиод ирсэн чинь үнэхээр миний зүүдэнд харсан тэр мэлмийн ингээд харагдсан. Тэр гол руу би ингээд ширтсэн чинь энэ тэнд байгаа чулуунууд маань яг дээрээс ингээд өвөл харагдаад ингээд бүх зүйл харагдаад яг энэ голын мэлмийн яг энэ тэнгэрээс ингээд биднийг харж байгаа. Тэнгэрч биднийг хардаг, газар шороо гол уурсч биднийг хардаг гэсэн тэр сэтгэл ингээд төрж ирсэн. Гол тэнгэрийн нүд тийм үү? Тэгэхэд энэ голоос тэр тэнгэрийг тольддог, тэнгэр яг голоор дамжуулт тольддог гэсэн зүйлийг бас гаргасан юм аа. Энэ нь болохоор байхаа өвгдөлс рүүгээ загтал хийлгэж байгаа хүнийг төлөөлж хийсэн л та. Урд нь биднээс өвгдөөс чинь хүчрхэг агуу гүрэн байсан. Хүчин цагийн нийгмийн амьдрал Монгол гэдэг улс маань одоо хаашаа яваад байна? Юу болохгүй байна? Тэгэл Монгол гэсэн нэг дэшээ мессежээр явуулж байгаа тийм захиа илгээж байгаа. Энэ нэрний утга учирыг санаачаа гэсэн захиа илгээж байгаа л хэлбэрлэв юм л да. Тэнгэр газар хоёрыг холбосон тийм мессеж гэсэн. Ер нь бол нэр нь бол мессеж гэсэн хэлдэг байна. Тэгээ ерөнхийд нь холболт өгч байгаа. Тэгээд мессежийг одоо аргалаар те чулуугаар тэгээд ер нь бол Монгол гэсэн Монгол шүтгийнхаа тэр юу бэлэгдсэн юмар төлөж үзүүлж байгаа юм л да те. Ерөнхийд Монгол гэсэн нэрийг тий хэсэг хэн мартчихсан юм шиг хэн мартчихсан шиг тэр нэрийг хэн сануулсан тулд дэшээрээ суудаг нь болохоор миний мессежийг хүлээж аваасаа гэж бас доошоороо суудаг нь болохоор хүндэтгэл үзүүлж тэгтээ ингээ гараа ингээд гүйж байгаа хүндэтгсэн хэлбэр байхгүй.
Хяргас нууран дээр би тэр гэрээ эрэхт барьж байсан. Тэгээд ус газар гэдэг хуурай газар гэдэг. Ерөнхийдөө тэр холбогч гэсэн санаа. Одоо бас тэр холболт үүсгэж байна. Гэхдээ бас л нөгөө салхиуд бас л явж байна. Бас тэр салхиар ингээд сайн явсан хөдөлгөөнийг өөрөө бас холбогдлоо үүсгэж ингээд нэгтгэж өөртөө бас итгэж байгаа юм байна. Бидний одоо шинэ бидний өөрсдөө үндэстэн байна. Илүү их тийм глобал ертөнцийн байна. Тэгэхээр бас энэ зүгээр жирийн энгийн харилцааны үйлдвэрлэлт юм байна. Тэ? Орон зайд бас мэдэрч хүмүүс мэдрүүлэх нь одоо бас үнцэнтэй. Гэрээ эрэг дээр хуурай газар бариад өөрөө дээлний бүсээр холбогдоод өөрөө усан дотор ингээд дийлтаа орчиж байгаа. Тэгээд нэг ерөнхийдөө тэр холбогч гэдэг ойлголт бол одоо миний хувьд төсөөлөл нь тийм байна. Гэхдээ тэнд үйлдсэн хөдөлгөөнүүд бол яг тэр цаг үеийн орон зай тэр холбогдлоо одоо тэр салхи хүч байна тийм. Ер нь байгалийн хэрэгцээ 7 тэр салхитай хөдөлгөөн тийм. Тэр өөрөө ил биш ингээд одоо дэлтагаа ингээд холбогдоо авчиж шít. Тэгэхээр яг ингээд нэг гадны өнцгөөс нь ингээд хараад харьцахад бол бас нэг тэр санааг бас ойлгож болох юм уу. Тэгэхээр яг тэр талаас биш ерөнхийдөө бол ер нь бас нэг тийм байгалийн харилцаатай холбоотой л байна. Би энэ хүү бүтээлээр аваад ерөнхийдөө өөрийн бодж явжсэн тийм маш олон санаа илтээг нэг бүтээлээр нэг зүйлээр багтааж гаргахыг хүсэж байсан. Хамгийн гол санаа маань бол хүн төрөлхтөн байгальтайгаа тэгээд яаж мороо харьцаж байгаа тийм. Тэгээд одоо байгаль ертөнцийг бүтээж хөгжил арай нэг буруу талаасаа их эвдэж байгаа. Хөгжил бас байгальтай бас буруу талаасаа эвдэж байгаа. Тэгээд хүн төрөлхтөн юм явж хэцүү байгаль гэдэг шимтдэг. Тэгээд одоо ер нь хүний нэг зогсоол гэж байдаг бол одоо эргээд бид нэр одоо нэг зогсоол юм
байгальтыг жоохон харж ингэж анхаарч зогсож анхаарах цаг үе болсон гэдгийг харуулж байна. Онд өмнө говьд хамгийн анхныхаа одоо инсталляц үлээн даах гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш ажлууд нь дандаа ерөнхийдөө энэ хайрсан мод одоо тийм өгсөн мод тий байгаль мэдээ одоо нэг тийм жоо ингэлтэй харагдаж байгаа юм. Яг энэ паалтын өчнөө хүн төлөвлөсөн ахгүй хэрэглээ аваад ерөөсөө юм ингээд устгадаг тий. Ямар нэгэн газар байнга нэг юм ихтэй ингэж амьд байхгүй ингэж одоо илтгэж оруулах ингээд ашигсныхаа дараа бол тэр нэгдээ байгууллагыг ямар ч хэрэггүй зүйл байна. Тэгээд энэ ботал тавьдаг маань болохоор хүн бол бас нэг хүний нөөник бас одоо хүний мөнх өстэй хүн бол энэ хөдөө одоо хоосон чанартай ч юм уу амьдралаа энэ хөдөө хоосон чанартай. Тэгээд ботал нэгдээ ботал маань аливаа юмыг хүн явсан газар ботал нэгдээ дандаа ингэж үлээ чараадаг юм хүний эд хөрөнгө бовтос гэдэг басаа. Чулууд ерөөсөө байгалийн элемент боловч ерөөсөө л амьттай л гэж боддог. Амьттай. Чулуу амьгүй биш, амьттай. Чулуунууд ял ерөөсөө гэдэл ирмэгдээд тэгээ цаатлын орон зай хамгийн чухал байгаа байхгүй юу? Байгалийн элементүүд нь. Тэгээ энэ бүтээлийн бас юун дээр би энэ ойртуудаа хийж байгаа, цуврал хийж байгаа. Тэгээ энэ бүтээлийн бол юун дээр тамбогд бол байгаа. Тамбогд бол их орон зайгаас бас хийсэн. Тэгээ хоёр дахь нь одоо энэ харгас нуурын энэ сайхан орон зай агаар ярчаад. Тэгээ энэ сайхан орон зайг мэдэрхий гэж цуврал хийсэн. Багтаан тэгээд хөдөө өссөн болохоор хөдөөгийн хөвгт болохоор сар бас энэ байгаль дэлхиймээс цагаагаар гэх мэт олон юмсуудыг ер нь гайгуул гэж боддог, гайгуул ойлгодог шүү дээ. Хүмүүс бол бас өөр талаас нь ойлгож болно. Хамтдээ. Заавал нэг санааг би яг ингэж илэрхийлсэн гэд яриад их юм бас утгагүй нэг талаараа. Хамгийн гол нь хүмүүс өөр ойлгох юм хамгийн чухал. Ерөөсө 19 дугаар зуунаас сүүлчээр бол ер нь импрессионизм гэсэн нэг томоохон хэдэн хүмүүс бүлэг болж хамтлаг болж байгуулж тэгээд тухайн үеийн хатуудыг аюу хүчтэй өөрчилж ирсэн. Тэрээс дараа 20 дугаар зуунд дэлхийн маш олон урсгал чиглэлүүд бол ерөөсөө аюу их урсж гарч иржсэн. Тэнтрээс ерөөсөө урлаг хөгжөөд хамгийн гол нь бол зурх гол биш. Уур чадвар зурж байгаа нь гол биш. Мэдээж орчин үеийн урлагтад уур чадвар байгаа л авьяас уур чадвар бүх юм харагдах хэрэгтэй. Хамгийн зурхтаа гол биш. Хамгийн гол тэр санаа өөр үжил бодлоо илэрхийлэх нь хамгийн чухал гэж бодож байгаа. Тэнд л үн чинь орчиж байгаа. Тий контемпорари тий.
Тэгээ юу биш байгалийн элемент байж болно. Материал байж болно, хаж чулуу байгалийн ямар элемент бүхэл элементүүд байж болно. Хамгийн гол нь чи өөрийнхөө яаж илэрхийлэх, үзэл бодлоо яаж илэрхийлэх тэр нь хамгийн чухал. Амд бид Улаанбаатараас судлаад 40 мянган километр газар туулаад энэ дотроо айгүй Монголын сайхан байгаль үзлэнтэй бүр миний бодож байгаа тэр зураг номдроос харж байна. Хамаагүй илүү гоё. Тэгээ энэ сайхан орон зайд бол ерөөсөө л өөрийнх нь бодож ирсэн санаагаа илүү их энэ орон зайг мэдэрч харуулах нь илүү нь бол гэж бодсон юм. Зүүн олноороо зөөлөн бишээ байгаа. Ирсэн бүхэн эргээд отон байгаа. Инээсэн бүхэн нөхөр биш байгаа. Ирээдүй үргэлж мишээсэр байгаа. Ирээгээд даланхан суугаа. Ирээгээд даланхан суугаа. Энтийн бүхэн энх бас